Бяцхан өндөр гишүүнчлэн үржүүлэх гэсэн нэртэй хичээл үзэн. За гишүүнчлэн үржүүлэхийг бол ер нь 2 ангилдаг байгаа. За өндөр бидний үзэж байгаа нь нэг гишүүнтийг олон гишүүнээр үржүүлэх гэсэн байгаа. За хичээлд орцгоё. За үүнийг харах юм бол одоо яг өндрийн хичээлийн сэдвийнхаа нэрийг үзэх юм бол гишүүнчлэн үржүүлэх гэж байгаа. Энэ нь гишүүн мөрийг үржүүлэх буюу хаалтны өмнө байгаа тоонд үржүүлнэ гэсэн үг. За тэгэхээр энийг энүүгээр энүүгээр үржүүлнэ гэсэн үг. За ингэж үзэх юм бол 2-ыг 5-аар үржүүлээд 10 шүү дээ. Тэгээд 10x нэмдэг нь 2 2-ын 4 4y болно гэсэн үг. 4y ингээ болоо. За дараагийнх нь мөн адил яг гишүүн бүрд нь ингээд үржүүлэх юм бол 12x нэмдэг нь 6y байна. За дараагийнхыг харъя. За энэ болохоос өмнөх хоёрыгоо бодох юм бол арай өөр байгаа нь ардаа үсэг аваагүй байна. За байдал үржүүлнэ. За 5 4-ийн 20 нэмдэг нь 15. За ингээд үзэх юм бол энэ хоёр маань одоо шинэ энтийг харах юм бол за ингээд тодруулж энэ болохоор ингээд хоёр өөр үсэг байгаа. X, Y гэд энэ хоёрын маань хувьд хоёулаа адилхан ардаа өсөг аваагүй байгаа учраас энэ хоёрыг маань нэмж өгнө. Тэгэхээр 35 болж байгаа гэсэн үг. За дараагийнх нь. За дараагийн үүнийг ажиглах юм бол уртлын 3-ыг бодвол арай урт байгаа. За тэгэхээр үүнийг бодохдоо мөн адил энэ дээр урт юм чи яаж бодно гэж санаа зовж болохгүй. Яг л саяныхаа 4-ийн дагуу бодно гэсэн үг. За хамтдаа бодъё. Энэ 8-ын тоо шүү яга хэлж явъя. За 2-ыг 5-аар үржүүлээд 10. За 10 одоо энэ дээр болохоор x, y хоёулангаар нь үржүүлж байгаа учраас x, y хоёуланг нь бичнэ. Нэмдэг нь 16 x-ийн за 16x байгаа. За маань 16x-ийн квадрат буюу 2 зэрэг болж байгаа маа. За тэгээд нэмдэг нь 6 y x нэмдэг нь энэ x за тэгээд 6 y-ийн 2 зэрэг. За үүнээс яжих юм бол за энэ хоёрыг адилхан гэж үзнэ. За үүн дээр хүүхдүүд яг яадаг вэ гэхээр x, y, x гэд хоёр өөр гэж бодоод идэг. Тэгэхээр нэг зүйлийг хэлэхэд x, y, x хоёр яг адилхан гэсэн үг. Одоо жишээ нь 2-ыг үржигдэх нь 3 тэнцүү 6 гарна. 3-ыг үржигдэх нь 2 тэнцүү 6 гарна л гэсэн үг. За тэгэхээр энэ хоёрыг хооронд нь нэмнэ. За 10 дээр 6-ыг нэмнэ. За яагаад вэ гэвэл энэ болохоор 6-гийн урд нэмэх тэмдэг байна. За энэний урд хэрвээ хасах байсан бол мэдээж 10-аас 6-ыг хаснаа гэсэн үг. За тэгвэл 10 дээр 6-ыг нэмэх юм бол 16. За одоо яг x, y-гээр бичвүү, y, x-ээр бичвүү гэвэл ихэвчлэн x, y-гээр бичнэ. Гэхдээ аливаар бичсэн ер нь бол болно доо. За тэгээ нэмдэг нь 16x2 x-ийн 2 зэрэг. За тэгээд нэмдэг нь 6y2. За ингээд бодох юм бол гишүүнчлэн үржүүлэх маань ер нь бол их амархан хичээл байгаа шүү. За тэгээд гишүүнчлэн үржүүлэх хичээлийг ер нь бол 6 7 8 9 гэд ер нь бол 6-аас сайн ойлгоод авчих юм бол энэ хүү хичээл маань ер нь бол цаашдаа дагаал яваад идэх гэсэн үг. Тийм. Цаашаа улам задраал